юу яцгааны YouTube штэй та бүхэндээ дараагийн бичлэг олж удаа маш их баяртай байна. Энэ удаагийн бичлэгээр бид бүхэн өөр нэгэн unboxing бичлэг хүргэх болно. За тэгэхээр эхэлцгээе. Та бүхэнд Chi Mofang брендийн цоошин 6/6-тай бааж 6/6-тай шогийг бол тэмцээлээ. За энэ бол Chi брэнд логотой энгийн 6/6-тай шогийг бол үйлдвэрлэж байгаагүй. Тэгэхээр саяхан болохоор Chi Fang X нэртэйг бол 6/6-тай шог худлаан гаргасан. Тэгээд манайд үйлдвэрлэсэн байна. За тэгэхээр хайрцагт мэдээж 6/6-тай шооны заавар байна. 800 волтын 100 гэмхий шооны сав. За тэгэхээр стикерийн өнгөний юм яг л байдаг Chi line-ийнх байна. За эргэлт бол үнэхээр вау. Яг үний хэд үнэхээр яг урдны шот ойролцоог юмагдал эргэлтээ маш эргэлтээ. Буцын харцгаая. Яагаад гэж юуж байгаа шалтгааныг оллоо. Гэдэг дотор идэнгэр болонготой primary идэнгэр хийсэн байна. X-Men Shadow болоос иймэрхүү бүтцтэй. Гэхдээ мэдээж энэ шон болгоод өөрөө тэгэл анхлын болон дундчтай тамирт зориулсан шоо. Тийм ч юм уу биш юм байна. Бага зэрэг хатуу учраас гэдэг бол гацалтай байгаа. Гэхдээ туслаад боолыг золчих юм бол асуудалгүй. За тэр дараагийн шоо харцгаая. За тэгэхээр дараагийн шоуг болонготой Moyo брендийн охин компани болох Mofang Jabshi гэх брэнд байдаг. За энэс л хонготой Meilong гэдэг бол цувуу шоонд гаргаж ирсэн. Түүний хамгийн түрүүнд 3/3-тай шоо саяхан болохоор бас 11/11-тай шоо гаргасан. Аринуудаа болонготой 5/5-тайг болон 4/4-тэй шоо гаргасан байна. За тэгэхээр цагийн зааврууд байна. За тэгэхээр болонготой та бүхэн харж байгаа хэд бол Moyo-гийн өнгөний арай код л арай өөр өдөг. Chi хослох баг зэрэг үдэг зарим л баг зэрэг тод байх жишээ нэ. Зэрэг хүртэл болонготой гүн болон тод зэрэг байх жишээ нэ. За тэгэхээр шоогоо бол эргүүлж үзцгээе. Вау. Вау, энэ яг үний л үнэхээр хурд юм. Вау. Энэ шонд жоос харамс нагаад тосгой их юм бол барил хурдны шоонуудаас энд үзүүлсэн шүү дээ. Ерөнхийдөө Meilong-ийн шоонд нэг сонирхолтой зүйл болохоор өөрөө аюу хөнгөн эргэлттэй. Хөнгөн эргэлтээс гадна логотой хамаагүй хөнгөн байдаг. Эргэлтнээс төрөө дараа аюу зөөлөх юм. За дараагийн шоо болонготой Meilong-ийн 4/4-тэй шоо байна. Саяхан худал нь гарсан. За харьцагцал харцгаая. Дээрээс нь болонготой Meilong-ийн шоо болонготой харьцангуй боломжийн хямдхуунтай байдаг. Дээрээс нь эргэлтээр болонготой харьцангуй сайн байгаа даа нь аюу тон даваад л баг. За тэгэхээр Meilong гэсэн бас аюу харьцангуйд бол сайргэлтэй. Магадгүй болонготой та бүхэн сайн мэддэг байж магадгүй. Chi брендийн Chiang S гэдэг бас 4/4-тэй шоо байдаг. Тэрнээс яг үнэхээр хамаагүй илүү байна. Зөөлхөн, хөнгөн. Яг та бүхэн сонсож байгаа бол аюу нэг хуураас ч ямар ч тийм туслахыг хийгдэг байна. Nice. За тэгэхээр өөр нэг төрлийн шооны болонготой Юшин брендийн саяхан болонготой 8-дал Pitas гэдэг бол шоо гаргасан. Энэ болонготой өөрөө соронцтой. Эргүүлж үзцгээе. За хайрцаг сар бол нэг юм хөө байна. Үүнийг заавар л хичээл алга байна. За. Дээрээс Юшин шооны нийт хаалттай зүйл болонготой гэн өнгөнийх нь color scheme гэж энэ л маш гоё тод байдаг. Жишээ нь улаан, улбан шарн хамгийн гоё тод. Chi бас хэцүүлэх юм бол Chi холын хамаа харьцангуй бүдэг байгаад байдаг талтай. За энэ логотой яг ингэж ирэх юм байна. За дээрээс нь логот яг та хүн мэддэгж магадгүй Dimix гэх шоо тэрнээс төстэй эргэлттэй гэдэг дөрвөлчин cube битэй. Дээрээс нь логоны шоо өөр бол соронцтой байна л да. Соронцтой юм шиг шоочсон айгуу сонирхолтой байт юм шүү. Тэгээ би яг юм шиг тийм юм шиг л та.
ихнийг цуглуулга нь бол байх шаардлагатай шүү дээ. За тэгэхээр дараагийн бүтээгдэхүүн бол за G-гээс хамгийн гаргасан бол 1.3-тай шоу байна. Нэгдэл та бүхэн мэддэг бол спиннер шоу байдаг. Спиннер бол мэдээж яг эргэлт нь бол тийм сайн биш. Гэхдээ яг спиннер талаас нь аягүй сайн. Начаас заавартай ирж байгаа юм байна. Тэгээд зааврын араас сууж боломжтой юм байна. За шоу гарцгаая. Яриж ирэхгүй л дээ. Эргэлт нь бол хамаагүй хөнгөн зөөлөх юм. Дээрээс нь лонготой спиннерийн шоноос бодвол харьцангуй том хэмжээтэй байна. Энэ л гартал дэвтэйгэн байх талтай юм байна да. За тэгээд та бүхэн дэмжлэгний орж байгаа шоунд ирэх ах хүмүүс юм бол доор нийт мэдээлэлээс дараалангуудаа дэлгүүрийн линкийг оруулсан моднээс тэрнгүү мэдээллийг авах боломжтой. Тэгээд тэрний багийн дээр нийтдээ 5 ширхэг шин шоу ирсэн байна. Тэгэхээр дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.